зөвлөж чадж байгаа. За тэгээд зөвлөхийг хичээж сайн ажиллаа гэдэг нэг ваучер өгөөд нэг хэрэгтэй болж байна. Ээж төсөлд нэг нуус тайлбарна. Тэр нь юу гэхээр нөгөө хэрэгтэн рик маань үндэ роботс мөгөд тэрийг асаас өөр нэгэн морти өдөртөж байлаа. Ингэж ардугаар юм байна. Эхний бүлгийн төгсгөлийн анги хэлэхэд Jerry Butler амталтанд явж байгаагаар хэлээ. Бэт JJ-с өчүүлийн таах үлдэх байна. Тэр байшин болон хүүхдүүд ямар нэгэн гэрэл аюул занхил авчруулах дахиад мортид айлгаж хязгаарч байхгүй шүү. Гэмээр нэг сэн занаад яваа. Гэсэн чи явгүй крашын хаалгыг салаад унсаад. За тэгээд мэдээж юу гэж тэр гурав зүгээр авахтай самарч үжлэг зохиож ирч бас өөрийн үжлэг ингээд гүжиж хэлсэн. Тэр нь Jerry Butler данаг киноны амталтанд яваа. Очиж юм юм. Jeremy ч одоо төмсөн болохоор дээд түнд нь уурлан шаваад өөр танихгүй хөлний үжлэг фиксийг өгдөг. Энэ оронд Самар Рик хоёр өөрсдөө үжлэг зохиож аваа. Самар ангийнхны байсан бол тийг шаад өөр ертөнд сонио амттыг зөвлөөсэй гэж. Тэгээ ер нь тэр юу ч бодоо гэж морд цач явуулж байгаа. Мортиж явах тэр дундаа нэг тийм үүсгэх шиг нээсээ яваа. Би байшингийн маань сүйтгэхээс өмнө энэ бүхнийг бод гэж хэлсэн юм. Жиско гэдэг ингээд мортын үжлэг энэ гараад энэ юу гэдэг вэ? Хагас гэтлэр тэр явахтай Jessica дагуулсан амар краш дээр ороо явж Samsung бүрэн
чи уурлаад байгаа юм уу гэж асуух үед нь уурсан мөртлөө би уурлаад гэж хариулсан. Танай найз зөвхөн яах гэдэг юм. Одоо хөвгөл гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл найз зөвхөн уурсан уурлаагүй хойд гэж байна гэсэн. За тогтмол хэрэг нэг юм уурсан гэсэн. Товцох. Ер нь энэ зурч аягүй гоё бидний тайлбарлах хэрэгтэй юм аа. Басаж байгаа юм. Энэ хүү их мэт хамар өрийн цагаас тодорхой үйл болсон дараа хоёр үйл ажиллагаа хийдэг. За тэгээ өгч үсээ монстер яагаад таа тэнийг бас намайг баг өстой математик баталж чадна шүү. Гэж эдэнгүүтээ нэрнгээсээ нэг цагаан самбар гаргаж ирээд байна. За энэ хууртуудаа нэрээ хийгээд баталыг ирцээ яг өгөөш. Өөрөндөө асаахтаж нэг ертөнцийн монстер яагаад тийм шүү. Нэг асуусан цаасан гэж хэлсэн. Учир нь хоёр ертөнцийн хэлхүү ордод төрч. Нэг болохоор юм уу дөрөөр ингээд хийж байна. Ой, закайте. Let's go.
ингээд 3 дугаар хэлэхэд рикинуудаа самрыг ялгарлан гадуурхалгүй атлетаа авч байгаа ч. Шингээ төрхөж. Дууж өгөө. Тэгээд өөр сансрын хөдөлгөөний ослын тохиолдолд рикийг бүрдэж ирж байгаа. Үүнийг харсан тийм ээ. Ослын тохиол. Энэ бол морти дахиад та яагаад баялаад байгаа юм бэ? Би чинь аюултай биш гэж үү? Ийм асуулт рик морти. Зүгээр морти 10 ослын тохиол бүрийн 9 дээр үлч зүгээр баахан өгсөн хайр гараад өөр олон хэргүүдийг яг ингэж хараараас нэгсээр байгаад бүх ертөнцийг идэж бурхан болно. Хэмээн хэлдэг. Үгүй ээ, гэрч түүнд нэг ажилтнууд өгсөнгөө. За үүний дараа мод самар хоёрч нэгдлийн гарагтай сайхан амарч байгаа. Харин нэгдлийн эзлэн авсан баг хүмүүстэй бөө үнэтэй хичгэлээ. Тэнгүү чихэн нэрийг жаргаад байж нэгдлийн гарагтай бетагийг бас баахан нэгдүүл өнөтэй хэлээ. Тэднийг бета 7 гэж байна. Бета 7 нэгдлийг краш чаддаг байсан боловч тэрийг ил харахгүй байсан. Тэсэн мөртлөө экийг гарчдаас хардаад байгаа мó хаашаа. Тэнгүү уг нь овоо хоёр найрлагтай байсан хоёр төлөвч үүсгэн. Игээс үл муудлцгаа. Энэ хооронд бэчээрийн хоёр брикийн гараж мат хэмж бодвол хөө доотлын ахраас хоригдсан харигдсан нөхрийг олж авлаа. Тэгээд тэрнээс олж бас баахан муудалцсан болов. Бэчээрийн бэк хэлж. Манай аав чинь манай байшингдор их балын цуглуулж авчаа тавьж байна гэж хэлсэн. Эд жааграа бүрөө шалтгаантай болоод хэлсэн байх. Сүүлдээ энэ хоёрын ирүүл бүр арай ихтэй хоригдсан байсан мангасан өөрийгөө сулгуудаа. Та хоёр бол миний хамгийн 7 дор харилцаатай байна. Чичиг энэ хооронд нэгдлийн ариг дээр самар бөө гэсэн үг заалаа талбайд ч ихсэж өгч байлаа. Учир нь нэгдлийн процесс хүмүүс Айн гутаад идгаз. ороогүй өдөөсөө дараа буцаад өөрийн оюу хоног байна. Гэвч энэ болгонд нэгдэл шууд яг очиод буцаад хэлтэнд оруулдаг гэж. Тээгүү түүний гарсан самарч. Энэ чинь дарангуул л байна гэдэг. Тухайн эрдэнэ хүмүүс хандаж та нар тэмцэх ёстой. Та нар аимшигтай мацны дарангуулд орсон байна гэж хэлээд нэгдэл самарч хандаж. Би чамаа сонсч байгаа шүү дээ гэж хэлсэн. Эрэл бүх гарыг нэгдчээр байгаа. Тэгээд нэг самарч бүхний тайлбарж өгöd байж. Энэ стартап чинь нэгдэл чинь нэгдэг илэрхийлэх байлтай гэж шоудсансаа болоод ингэж байгаа юм. Тэгээд удлуу хүмүүс буцаад хийм болоод хэлсэнгүүд хөхний товчны холбоос болоод хоорондоо алцаад хэлвэ. Мортыг самарч гэж байна. Энэ хөргийн самар чи үндэстэн хоорондоо дан хэлчихтэй. Хэмээн гэж хэлээ. Тиймээс сүүлдээ гараад чинь нэг самар хоёрыг алдаг нэг л бидний байгаа. Ингээс сүүлдээ бүгд нэгдлийн ариг сүрдэх үед нэг хайлаа даа. Учир нь энэ хоёр нийлхээр нэг тийм токсик харилцаанд ордог юм байна. Нэг байж нэг цаад арийн нийлтээр авч байна. Үүний дараа манай гурав гэртээ байна. Тийм учраас тэр амиа оцгож шийдэж цааш нь том хөөрөж чад өөрийгөө авах гэж байгаа. Энэ манай гурав Гэгээлэг байвал юу дарк байвал гэгээлэг ханах. Манайх зөвхөн 6 гишүүнтэй шүү. Би, Морти, Самар, Бэт, Джери бас ноён бастаа очно. Гэж
За ингээд хадгалан хэлэхэд дэлхийгээ гэдэг мангар өөрийн ихтэй харгааны биетэй хүчирч байгаа. Өөрийн ихтэй юу? Цаг уурын өөрчлөлт өөр зүйл хэлээ шүү. Тэгээд эцэст нь хүмүүс Рикийн юу чадгаа харуулчихгүй. Батсан харгааны толгой дэлхий дээр гацсан учраас Америкийн үед чинь шуурхаа хурлаа болчихлоо. Өө юм боллоо. Тэрэн дээр хүмүүс янз бүрийн санал өгч үү. Нэг бол тэрнтэй холбоо тогтоох хэрэгтэй. Эсвэл яг одоо түүний төмийн зөвчмөр дуусах хэрэгтэй. Өө бодгийг нам болсон. Өлтөж шийдвэр гарч ирсэн. Яг тэр үед нь рик мөртөө ирэх чадвар болцдог юм. Портал ашиглаад ирээд хүмүүс санаж тэр толгойн юу болохыг тайлбарлаж өгöd. Тэр бол паспорт өвчний коромолум нэг вариант. Түүний танрын яриад байгаа математикс дээр их түүний зөвшөөрч байгаа. Тэр зөвхөн биднес хамгийн хит дуг сонсон гэдэг сайн гэж үүний сонсож байна. Тэгэхээр манай яг хамгийн хаттай дуусах зүйл энэ тусаад хамгийн хаттай дуусах энэ шинжлэх студийн газар хөдлөлтөд хийж байгаа. Дээрээс нь бас их хоёр цагаан дараа бичиж харуулж байгаа юм. Энэ чиглэлээр тэгээд энэ дараа мастай хоёр хаймтэр бичээд өөрсдөө концепт маркетинг хийж байгаа. Тэр нь одоо таадагтаа тэгэхээр энэ зүйлсээ тэгээд их олон Үүний зэрэг том толгоонууд басчихсан болоод мостыг амьддаг том толгоонуудыг шин шашин үсэж баахан гоо авчих байна. Гэхдээ мостыг хөдөж чадахгүй мэдээд рикийн дотоод бүх булгаад энэ рикийн хамгийн сайн нууц хүн шүүдэг. Та тэгээд санаж байгаа зүйлүүд рикийн хамгийн шүүдэг гэдэг. Зөвхөн рикийн тэрнээсээ бас хойш самрын танахтай суугаад. Энэ хүн мостыг өөр модод хүн шүүдэг. Тэсний дараа мостыг хийж байгаа. Рик тэрээс өөрөндөө хийж байгаа зөвхөн өөрийгөө боддог. Экономикийн бодлого мото. Түүнд бидний өсөж байгаа зүйл байна. Бас түүний ачаалт дуусах юм. Би энэ чиглэлд өөрийнхөө юу гараад ээж байгаа зүйлсээ бидний өсөж байгаа мото. Энэ мото аккумулятор ажиллахгүй байна. Хоёулаа яг олоос авахгүй боллоо. Энэ машины аккумулятор руу яваад орчихлоо. Энэ самын машин руу өөрөө яваад орчих бас таатай. Тэгээ яг тэр самын дандаа нэг зүйл. Ямар ч зүйл мото өөр нэг аккумулятор юм аа. Өөрөөр хэлбэл зүйл зүйл байна. Бид нэлээд олон юм энэ хүмүүстээр дээр нь жишээ цагаан гараад тавьсан гэсэн юм. Яг одоо өөрийнхөө хэлсэн юм зүйлээ байнга цагаан гараад байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдөө цаглаа гаргадаг хэрэгслийг ашиглах болцсон юм уу та? Тийм үү? Би өөр юм хэлсэн. Энэ бүрийг мото чинь хийх доктор зүйтэй болоод доктор чи энэ рич яг
хараад ирэх тэр үедээ бас дэд дотоо санаад байна. Миний гойсны жаа. Өнөө нийтийн машин үүсэх самар өөж ирэх гэж байна. Бочин рейд явахдаа машиндаа самарыг хамгаад гэсэн гэж бодсон. Баахан хүн их надаас үүдээ цэцлэн цэцлэн гэж байна. Тэндээ доктор цэд виттэй нээж тэр үсгээс гардаг бол үүдээ өө бол үүдээ цэцлэн зогсоод ингээд энэ зүйлсүүд манай урагч заримаа ихтэй өө хэрэг болсорыг хэлсэн. Доторын дээр жирийн гэрүүд ихний цагаа удаа. Энэ цагаа удаа рейд самс техникээ байдаг юм шиг. Эцэг санах манай сургууль төгсгөө болсон. Та өөрөө жижигхэн бодож ураад манай сургууль дээр дэвтэр тусаач юм. Энэ бүхгүй санаа. Эцэг энэ үеийг бэчээр үеийг ахин хэлдэг юм. Тэр үеийг тусуудаас хэлдэг гэдэг ярьж байгаа. Тэр газар тусуудын хоорондын үеийг нь болоод тусуудыг бие биенээсээ рүүж бодгийг нь хэлсэн байна. За энэ үеийг Ингээс ч битээ болоод нэг сам хоёр суур дээр одоо цусурч яах гэж бүрдээ. Яваас өөрийгөө бэцэн дэхгээд нэгчээ. Өдөр суур дээр байсан цусурчийг олж хасан байх. Ядаж байгаа цусурч нь бид энэ багш гэж. Өөрөөр хэлбэл бэцэн хэрэг самрын сургууль дээр нэлээд хаттай болсон гэж шүүхтэй. Самрын ангийнхан бэцэн хэрэгтэй сүйд болоод үчиг. Харин асуудал дээр бэчээр бие биенийг юу гэж бодгоо үүсгэсэн мангасны чөлөөтэй баахан мужиг нэ. Өдөр бэцэн